гадаа жоохон салхитай байна. За бидний одоо ирсэн байгаа бол Голтой аймгийн төвөөс 137 км, за Бэгэр сумын төвөөс 17 км-д оршдог 5 илс буюу бөөрийн илс гэж нэрлэдэг. Тийм ээ? Шимтэлс бөөрнөөс өвд. Шимтэлс гэдэг бөөрийн сувлтыг одоо газар ирээд байна. За тэгэхээр энийг бид нар чухам яг яагаад сонирхсан бэ гэхээр бас их олон хэлцээ зорж ирлээ дээ. Яагаад тэгэхээр энэ бол энэ илс бол бөөрийн өвчтөнд маш сайн. За бүр эрдэнэс уламжлагдсан энд бөөрөө эмчиж ирсэн монголчуудын төв байд юм байна. За дээрээс нэмээд энэс бол одоо элс гэдэг нь болохоор өөрөө хүний биед горимтлагдсан илүүдэл чигийг маш сайн шингээдэг. Тэрнээсээ гадна энэ элснээс хит ягаан туяа ялгардаг. За тэгээд хит ягаан туяа нь эмчилгээний нөлөө үзүүлээд элс нь өөрөө хүний биений эсэлтэг процессыг түргэсгээд илүүдэл чигийг одоо маш сайн шингээж авснараа одоо хүний бөөрийг нэг хэсэг хугацаанд амрах боломж өгдөг. Бөөр бол 3-5 минут ч юм уу 5-10 минут амрахтаа одоо хэдэн мянган цаг амарсантай тэмцэх хэмжээний тийм хүч чадлыг олж авдаг хэрэгтэй юм байна. Тэгээд энэ хэлсэнд одоо ирж бөөрөө эмчилсэн, чихрийн шижийн өвчнөө эмчилсэн. За тэгээд үе мөч. Тийм үе мөч. За тэгээд даралт. Тэгээд цистит, давсагны өвчин. За тэгээд одоо настайчуудын төрөв булчиргааны өвчнөө эмчилсэн. Тэгээд сайн болсон хүмүүс маш их олон байт юм байна. Тэгээд энийг бас зорж ирлээ. Өнөөдөр харин салхитай байна. Хуучин бол энд бол маш их бургастай газар байсан. Одоо хоёрын дараа энэ бор голын иргэр маш их бургастай газар байсан. Тэгээд бургастай газар байж байгаад энэ бургасан дотор дайны хөл сүйдсэн үе ясны хот байж байгаад тэгээд шатаагдсан гэж үздэг. Энэ хавийн бургасууд тэрчтэй шатаагдаад тэгээд тэрний дараа энэ хэс гарч иш тухайн хотыг бол дарсан гэж үздэг юм билээ. Гэхдээ бас ингэ бодохоор яг энэ хэс чухам яг хаанаас ирсэн бэ гэхээр бас тий. Харин одоо энэ хэс чи ингээ хойдлоор бол бидний ирсэн юу ч байхгүй. Хойд ирсэн бол битүү дөрвөн талаар ингээд үрээсэн том уулнуудтай. Тэгээ хаанаас эс гарч ирсэн гэвэл бурхан авчиад дардсан юм шиг юм байна. Тийм хотын төрөөд зөвөр зарим дүлэг домогт болохоор энэ бас шийдэлгүй хот гэдэг тий. Тухайн энэ хот маань бас ямар нэгэн байдлаар шийдэл хүлээгээд алга болсон гэдэг. Хожим миний олд сонсноор бол түүхшид эндээс ваарны хэлдэг. Энэ элс маань ингээд элс ингээд их шуураад ингээд заримдаа сөхөглөөд ингээд тэн талдаа гардаг ч юм уу тий. Урдаас хойш нөхөр ийш явчихдаг. Тэг. Хойноос салхихаар ийшээ нүүждэг. Ингээд эсрэг эндээс салхихаар ийшээ нүүждэг. Ингээд нүгөөд элс нүүх үед доороосноос хотын төөр хэсгүүд гарч ирдэг. Тэндээс нь яг тэгж гарч ирсэн үеднээс эрдэмтэд судлаачд эндээс хос алтан аймаг ваар за тэгэл зарим тухайн үеийн хотын байсан үлдэгдэл төөр эдэл хэсгүүдийг олсон гэсэн тийм домог байгаа тий. Домог. Олсон байдаг. Олдврууд байдаг. Би одоо хос алтан аймгийг бол яг сайн санаж байна. Тэгээд тийм олдврууд олдсон байдаг. Зүгээр хотыг бол бас сонин санагдаад байгаа. Энд бургасан донд байсан хотыг бургасан сүйдээд гинтгийн их айхтрын элс гарч ирээд ингээд дардсан байна гэхээр энэ элс бол ямар нэгэн Монгол элсний үргэлжлэл ч юм уу те их элсний үргэлжлэл байсан бол бас бид нар бас тэр элсний доод үзүр байна, энэ элсний дээд үзүр байна гэсэн. Энэ дөрвөн талаараа том энэ үсэр одоо алтаа улсаар хөрөөлөгдсөн. Энэ чи одоо хөхсөрхийн нуруу тий. Хөхсөрхийн нуруу хэрэгжилж нуруу ингээд. Тий ингээд хэрэгжилж нуруу ингээд хойдолд нь болохоор бурхан буудаа уул гэдэг мондог том нурууны голд энэ элс ингээд хаанаас гарч ирсэн мэддэхгүй. Ястал нөгөө Монгол элсээс агаараар яваад гинтгийн энэ дээрээ овоорцсон юм шиг ийм байдалтай бас хуучин хотын нуруунд дээр байдаг элс байж байгаа.
За тэгэхээр жилдээ танахаар хэдэн үйлчлүүлж байна? Мааш бууж байгаа юм. 800-аас 1000-аад хүн үйлчлүүлдэ нэг 45 хоногт. 45 хоногт 800 арай их тоо юм шүү. Тэгэл тэр чинь нэг энэ тэндээс ирж байгаа хүмүүсгээ буцаад өгөлтэй нь ш. Тэгэл ирээл хүрээд ирж байгаа хүмүүс нь тэгэл байж байгаа, яаж хийж байгаа л үйлчлүүлээл очсон. Ямар үнэтэй үйлчлдэг юм бэ? За нийгмийн даатгалаа төлөөд бүх хүч баримтанд бүрдээд ирсэн хүмүүс хоногийн 11 мянга төгрөг. Хоногийн 11. Тий. Хямдхан тий. Хямдхан. Тэн дээр хоол унд бүгд хоол унд орон байр бүгд ордтой. Ямар замаар яаж явж ирэх вэ? За зам харилцаж явах юм уу? Улаанбаатараас нааш Баян онгор эртэл засамлаар явчихад нааш нэг 320 км гадар шорон замаар явж ирнэ. Ус. Жижиг тэрэг ирэх үү? Жижиг тэрэг яаж иж гаал ирээл үдээ. Тэгэл бороотой үед бол орж гарахад тун хэцүү. Бороо орчил тэр шавар дээр сууч. Тэр шавар дотор сууч. За энэ талаас ирдэг юм байна. Энэ элснийхээ цагуур ирэхээр энэ гол нь үерэлчгэнэ бас хэцүү. Тэгэл энэ тэрэг тоногоо энэ тавил энэ тэр гүүрээрээ наашаа цаашаа. Амралтын хажууд нь аваад марсан ирчдэг юм байна те. Тий, хажуудаа ирчтэй яаж иж байгаа л хүрч. За тэгээд хүмүүс нь хэр эмчлэгдэж байна вэ? Хүмүүс одоо ерөнд гэдэл ер нь одоо эмнэлэг совлол гэж янз бүрийн юмд байдаг. Энийн чинь үзүүлэлтийг бол бид нар хүн хэр идэгсэн бэ гэдэг юм шүү дээ. Тий, ер нь бол үр дүн маш өндөр юм шиг л шүү. Ямар ч байсан өмнө иржсэн хүмүүс ямар өвчтөе хүмүүс ирээд яаж байгаагүй болоо гэдэг. Тэрийг бол та менежер хүн чинь харж байгаа шүү дээ. Миний мэдхий одоо нэг жишээ болгоод хэлэхэд өөр 2000-аад оны үед байхаа нэг зүгээр бараг их сонимдоо Баян онгорын Көхөргийн гарам дээр явжсэн чинь би наашаа иржсэн байхгүй юу. Тэгсэн чинь энэ манай цээлийн уурхаг нээх гээд явжсэн нэг хэдэн инженер залуучууд тааралдаад зам заалгаад би энд авчирч хонолдог байхгүй тэд нэрийг. Тэгсэн манай нэг найзын хүүхэд ямар ч эмчилгээгүй гээд эмнэлгээс гаргацсан. Тэр одоо энд таарах гэсэн би за явуулаад үзгээд би ямар эмч биш. Тэгээ эмчтэй хэлж ягаад яг сөүл буух гэж ягаад баг номоо гээд нэг юугаар ирчихсэн байхгүй юу. Фурганаар үргүүлээд. Ээждэг. Тэр одоо зөв зүгээр болсон. Зөв зүгээр. Одоо энэ жил оюутан болсон. Энэ жил ирээ явсан. Тэгэхээр жил болго явж байгаа. Тэгэхээр энэ бүр их үр дүн сайтай юм шиг яг таарсан байна. Бөөрийн өвчтөй. Бөөрийн өвчтөй. Бөөрийн зөв гэдэг байгаа тий. За тэгээд юунууд нь өөр одоо төрийн үйлчлэгээ даралт цусны өндөр даралттай үерүүл яг уу. Тэгээд даралт өндөртэй хүмүүс ирэхээр даралтаа багсгаж ягаад ороод даралтын тогтоогоод тэгэл таард юм хэлж бас. Тий. Даралт дахиад өдлөхгүй. Дахиад жилдээ даадаг л гэсэн. Даралтаа. Тий. За илсээ бол юу гэдэг хэр биений гадуур тэгж хийс хуруу зузаан илс тогтохоор хэмжээний хөлс ялгарч ийн гэдэг бол дотоод шүүрлийн булчирхаануудаас гадна хүний бодисын солилцоог сайн нэмэгдэж байна. Тэгж яах гэсэн үг тий. Бодисын солилцоо нэмэгдэнэ гэдэг бол одоо сахарын өвчтөй хүмүүс л их хэрэгтэй. Тий сахарын өвчтөй хүмүүс ирдэм байл тэр энэ жилдээ Баян онгороос бас нэг өвгөн сахарын өвчтөй гэдэг нэг эмч охин аваад ирсэн. Тэр бол цөөхөн нээлсэнд орж чадсан. Яг тэр үеэр бороо ороод яаж тэр өвөө бол бас бараг жил хөлгөр бие дулаацаа үзгээр ороод өдөртөө дулаацлаа л гэж ярьж байсан. Тэр их сэтгэл өндөртэй байсан зайлал. Тэгээд дахиж би холбоо ирч чадаагүй л.
Цаагалтай аймгийн Пегэр сумаас Хоолтын цогц сум руу явах гэж байна. За тэгээд саяас замчилж ирж байгаа хүмүүс маань юу болохоор юу болоо да. Замчилж ирж юу салгацсан ба шүү дээ. Замчилж ирж байгаа хүмүүс маань бас хоёр хүн энэ төр байгаа машин дээр багтаа болоо. Тэгээ би нотны хүнээс моцикл гууж унаад л цаашаа буцаага явуулчих явах гэж байна. Хоёрд моцикл унаагүй сонирн байна. Гэхдээ одоо нэг аялал дунд бас багтвал багтчихл байгаа юм чи тэгэл унаад явах байж яах вэ? За энэ чинь юу араа доошгоо юу л дан доошгоо юу? Тийм баха. За тэгэл таагаал явж байгаа юм. Ось нейтрал нь байнга асаатай. Тэдгээр араагаар шүтлээд байгаа юм ба бөөмөд. Цэглэж юм хүүчгүй юм байна. Явдаг юм. Хөө. Хазлаад хөө юм өстөлгөн болоо яач. Онгоо өглөө осонготой шууд гарцсан. Тэст аваад авчих юусэн. Манайгаа авчих. Аог надаа бас хөдөө зам моцикл унаад сэтгэл хөөрөд сайхан байна. Хүч их багтаа байд юм байна. Энд 150 утгатай байдаг. Бидний ундаг моциклууд чинь 1800 болохоор энэ хоёрын хооронд хүчний ялгаа их гаранд нэг сурцсны хооронд чадлаар нь дээдлэн тулталны явуулаад тэгэл зайлвал явдгүй юм. Юу. Гэхдээ энэ бартаа замаараа юм шороо хайргаараа болоод үнэхээр сайхан явд юм. Одоо нөгөө замын ховл мовл таарах марах зэрэг юу жижиг сажиг юмд бол зүгээр нүжигэн л гардаг юм. Хөдөөхнийхний хэрэгцээг бол үнэхээр ууг нь хангахаар юм. Гэтэ манайхан хятадаас биш ууг нь Японоос ч юм уу Солонгосоос ч юм уу арай жоохон бүх ийм хэрэгцээний моциклээ авдаг бол хэцүү. Жилдээ нэг зөвхөн улиралд хэд нэг 8 залуу энэ төрлийн хятад моцикл дээрээс одоо жалга руу харьяаж осолдож эсвэл энэ гол карштын хугарж зарим юмнууд нь хугарж унж зоогдож орж энэ төр нас орсон энэ төр улиралдаа 8 залуу энэ төр нэг аймгаас л гарч ирсэн. Тэгэхээр жилд хэдчнээ хүн энэ хятад моцикл дээрээс бас өөд болж байгаа гэдэг айхтар тооцоо замын цагдаас хийж үзчихсэн санагдаж байна. Тэгээд ядд машин моцикл бол хэрэгцээ хангах чадвар нь үнэхээр мундаг юм. Гол нь бүх бот байх хэрэгтэй. Бас сайн байх хэрэгтэй. Ийм байж чадах юм бол бас энэ хятад моциклийн иймэрхүү дайны моцикл бол үнэхээр хэрэгцээ хангах юм. Одоо ч хаасаг хөдөө бол морь унаад яахтаа аргагүй уулын тагтанд юм уу? Одоо үнэхээр явахааргүй газар биш бол морь унаад малаа дулж байгаа тийм харагдахаа үлдсэн байна. Тэ? Арайд уурга гарцсан моцикл унсан явахгүй юм да.
Моциклэн дээрээс за манайхад мэдэн шүү. Монголчууд ч бас тэгээд хүний санаанд оронгүй юм гаргадаг усуу те. Айгуул моциклэр уур морь уурлах гэж мэдгэл усуу. Тэрээс бусдаар нь хөдөө бол цовт хэдэн одоо бараг хэдэн мянган юм хэдэн зуун мянган юм моцикл монголчуудын аж ахуйг хангаж байна. Уг нь сайхан явд юм байна. Тэгээд хэрэгцээ хангах юм байна. Гол нь найдвартай байх хэрэгтэй. Тэр одоо манай хүнс компани гэсэн бодмоор хөрзөөнийхөө хэрэгцээг хөдөөнийхөө хэрэгцээг хангахад бол энэ гадны компаниудтай гэрээ гэдэг Монгол хүнд арай жоохон найдвартай бүх бат. Тэгээ нэг юм баргийн жалгаруу хоног доллар хоо гэж надад амин аваа явчихдаг. Ийм очиг нийлүүлвэл сайн байна. Хөдөөнийх нь ч гэсэн бас төрөл үзчихвэл аль бүх батын аваарай. Солонгос, Японы тэр чанарын шалгагдсан юм аваарай. Ингээд юу гэдэг Shine Rage гэдэг юм уу? Юу ч гэдэг. Одоо монголчууд тааруулаад нэг хүлэг, бар, тах одоо юу гэж хэлсэн байдаг лээ те. Ийм хүмүүд аваад хахаар тэгэл энэ залуучууд манаас юм ч бас тохий гэж болгоомжлуулж ярьж байгаа шүү. Тэ. Өдөө сайхан байна. За сайн байцгаана уу. За алин муураж гинөө. Хураа дуусчих. Хураа дуусчих нэ. Энэ танаа талбай байдаг хэр бид нар Цөө өгч. Юу юу. Телевизээр гарна гэж ороо. Амар хаагаа гэдэг арай. За алим сайхан урмж юу. Тэгсэн жил гарч та яв. Та яв. Яа, Хоёр бидний яаж наашаа явж байгаа ч үлээ. Тий. Тэгээ телевизээр ороод. За харахгүй болохоос өмнө газ авахгүй бол харахгүй ч юм. та яв. За. Оролтой аймгийн Бэгэр сумын нутаг. Бид нэр сая За манай оператор сая камертайгаар шууд руу унаад дуслаа. Зарахгүй нөгөө зураг авч байгаа болохоор нөгөө зургийнхаа объектыг л хардаг. Тэрнээс биш нөгөө юугаа харж чаддаг. Замаа бараг харж чаддаг учраас. За өрөөсөндөө авч ин урсаад алга болжээ. Олцсон. За. Энэ тавчгийг бол авдахгүй юм аа тий. Модон зураг аваад мөх цастай уулан дээр тавчтайгаа явж ирсэн гэдэг. Сайнгаар тий. Энэ өглөө ингэдэг баг. Өглөө бид нар зурганд явж байгаа л нуугнаа. Амар хүүтэн багтал зураг аваад шууд гол замд нь устаар зүгээр туулаад гарна. Тэг хөл даар нь маарна гэж байхгүй сонин нөхөр. Аль хаалгаар авах юм. Эрдэнэ танаа. За тэгээ ярьж исэн юм мартуулчлаа. Харин гоолсоо аймгийн яараа. Нөхөөд олж ордог. За авраг ногоо ч юм уу? За авраг ногоо чи юу хороос айлээ? За идээ. За идээ дааш он тавга төврөө явж идэв. Огтж ирж байна идэх гэж. За энэ аль нэр гоё өргөж. Харагч байна. Хэдий ил байгаа багцаагаар? Үгүй 8 л. Хил нь ямар үнэтэй вэ? Өмдөг. 3000 2000 гэдэг сортоос олгох Ама шүү дээ. сорт үү? Энэ ямар сорт нэ? Наачган судалт нь гэдэг. За. Их хамттайг л эдийг өвлмэ. За. Час улаан намтай. Их хамттай энэ улаан гинэ. Ой нөхөн хувцас засаад ууг нь. За нэр хин бэ? Инг шиг. За алим хураагаа явж гинэ. Говьд ирсэн алим хураагаад гоё тий. Амраас үлдээ. Алимнаас өөцсөн үү гайгүй.
Идэл байгаа юу? Тий, идэл байгаа. Идэл байгаа юу? Тий. Амар идгээр нөгөө нэг жоох ингэ шүд мүд болфаад. Гэр хаана? Дуртай алга. Сум дээр Сум дээр гэдэг тий. За. Сум дээр юу гэдэг вэ? оюутан тэгэл амралтаараа ирчихэл. Аль сургууль оюутан? Шүтээс. Шүтээс оюутан. За. Шүтээс оюутан хэний хинглээ? Нэгдрийн буян шиг. Шүтээс оюутан инхтрийн буян шиг яг одоо давжин айлм тий. Давжин айлм үйл. Цагийн айлм кино гэхээр энэ тгийг үзтээ. Гуйх тий. За давжин айлм хураагаа аль чи нуугадах юм шиг. Дахиад тавь зүгээр барьж явахгүй би эсвэл арч. Ийнээс яг улааны одод түүч. Дандаа улааныг. Амар. Улаан өөр сорт уу? Одоо ингэ өөр авах гэж байгаа юм уу? Маргааш явах гэж байгаа байхгүй хичээлдээ. Хичээлдээ. Би хоттой чи чамаас алим аав шизээ. Шууд орох нь яг камера хийж вэ? Хайхан мэдсэн. Наач могоотой гэж хайрхан байдаг гэж нуугна. Энд нөхөөш. Туутай биш. Хайрхан байд юм уу? Бати. Хайрхан гэж юу юм? Могоо. Чи хэд настай юм? Яа. 4 настай. Үгүй. 10 настай. Юу идэ? Аримны компанид ажилладаг юм уу? Энэ эсвэл танаа талбай юм уу? Хүн хүний чи босс ах юм уу? Үхээгээр. Яа. Дэн авирч авд юм уу? Тэгтээ. За. За алдар юм. Нэр алдар. Би Цэрэн Дулам гэдэг хүн байна уу? Хэний Цэрэн Дулам бэ? Дансарынгийн Цэрэн Дулам гэдэг хүн байна. За, ажил мэргэжил. Ажил мэргэжил би тэтгэврт гарсан хүн. Алимчин. Тий. Жимсчин. Жимсчин. Нэгдэл хувьчлал манус ингээл ах дүүсээр авсан. Энэ миний дүү. Энэ манай ихч. За. Ихчин наашаа болоо. Гоогоо наашаа бол. Гоогоо наашаа бол. За, гоогоо сайн уу? Сайн. Алим хураагаал. Алим хураагаал бай. Баяжны гэж балаа авч гэнэ гайгүй. Янз. Янз нь. За, савны Энэ Тэш тааж бас хур юмтай хүн гэдэг шиг хур модтой харагдаад байна нөгөө. За, альмаа харъя. Бид нар ингэж урагж байгаа юм уу? Энэ одоо ингээд чулуун дарга хөдөлмөрийн бат чулуун дарга тарьсан байхгүй 60 хэд байна. За. Одоо 50 жил болж байгаа. За. Тэгээд ах дүүсээр хөвчлээр авчихаал. Хөвчл нэг арчил маа сон. Тэгээ энэ бүр дэшээ ургацсан яаж авах вэ? Сэгсэрчин. Ходод багцаа сэгсэрч. Ходод нагараас сэгсэрч. Наатаас сэгсэрч. Одоо ингэ сэгсэхэд унах уу? Би унсныгаа авлаа шүү. Аав. Тэгвэл жоохон болцсон мод авъя. Наадах чи ийм өвлийн сорт. Яга. Янз зам ч удаа яга нэг. Ингээ удаа ягаан ногоон. Тэгтэн чи цаас улаан айгуугаа чиглэг юм байна. Наач бас. Агаа. За би унгаалаа шүү. Унгаа. Эндээс унгаа. Яаж унгаах вэ? Хүчрэл хүчрэг нь барай. За ингээ. Яаж үсэдэг нэ? Оо! Яста гоё юм байна. Ингэж барьж байгаа ингэж зүсэхгүй дээ. За би яаж мангаш унтаа малгайгаа тайлцъя. Яг сонгож байгаа шигсэн лээ. За. Яа. Түүгээр минь. Толгоонд дар гэж хөвж. Ганц цагаан магаан нэг. Самар шиг дунд юм шиг. Энд чи өстой гоё. Цайцсан гүйцсэн үү? Буцсан гүйцсэн. Одоо ингээл ягаа. Өвлийн сорт гинэ. Янз янзын сорт байдаг гинэ. Ястай гоё юм байна. Ер нь ингээд энэ танах бол чинь хэдчнээ хэмжээний мото байна. Манайх ч одоо энэ чинь 300 гал мод байгаа шүү дээ. Энэ урд байгаа нэг га. Урд арны итгэний нэг гам. Энэ чинь 1000 гаруй мод. Энэ хойно нэг 2 гач цэцганы мод. Байдаг ихгүй энэ. Энэ ч одоо 1000 гаруй айлмын мод шүү дээ. 1000 гаруй айлын юм. Одоо энэ альбины модоо тэгээ нэмж үржүүлж гинөө. Үрждэг юм чи ургадаг. Энэ өөрөөсөө дөрвж ургадаг ба. Өөрөөсөө ингэ 4 6 тань бүс шинээр Яа тэгээд
Нөгөө хөдөлмөрийн бат чи яаж шинээр ургасан бэ? Энэ суулгацыг авчиж суулгаж ирсэн юм шиг. Тийм л юм суулгаж яасан. Энэ шинээр энэ жилийн суулгасан юм. Энэ бас ийм алимны юу? Энэ Гэхдээ эн чи одоо тэгээ та хэдэг бол насаа чинь жижиг шинжтэй юм биш үү чи? Энэ ч одоо манай аав ээж үед амжи бид одоо энэ манай хүүхдүүд ингээд залгана. Аа чи яг боссын хүүхдүүгээс яг босс юм биш. Хүүхдийн хүүхд байхгүй. Манай хүргэний хүүхд байхгүй энэ. Алимны босс юм биш тий. Мэдээгүй Энд ч юм. одоо манус нэрэ хідүү ирээ чинь тэгэл галз галчилгаа шаардсан. Ачилгаа нь хэрүү? Бордоо хийн, усал тордно, шууд цаваад татна. Аа. Гадна. Тэг тэгчээж энэ урган л да тий. Ой хүүхдүүд сонирх түүсэн байгаа. За энэ бол улаан өнгөтэй модууд шинэ харагдаж байна уу? Наа чи улаан жимс бай. Улаан жимсэн тий. Саяных ногоон. Тэгээ шар. Энэ хэд дүүргэх гэсэн. За би энэ улааныг сэгсрээ үзье. Сэгсэр. Сэгсэргөө. Мөчөд жигсэн. Аа тэгээд сэгсэхгүй. Оо ингүүл өстө гамч иргэж гонж юм байна тий. Мөчнөөс мэрэж. Тэр мөчөрнөөс нь байна. За одоо энийг өрлөө. Нэг жаахан. За энийг энэ чинь доор юм байна. Доор байна. Дээний За ус. Ганган цагаан гэж байгаа, шөвгөр улаан гэж байгаа. Шөвгөр улаан. Судалт гэж байгаа. Судалт нь аль сорт юм? Судалт нь одоо бас нэг тийм дууссан. Түүгээ дууссан уу? Гэрт байгаа. Ихтэй Босс мэдж байгаа юм байна. ихтэй бас нэг улаан байдаг байхгүй. Тэгэл ихнээ босноос нь хураагаад шүү дээ манай төрүүлээ. Гэхдээ энэ чи бас их тийм мөрөөдлийн ч юм уу бас их гоё армантик юм биш тийм мөчр сэгсрэнгүү толгоон дээрээс алим унаал гэдэг. Бас айгүй армантик юм шүү. Ягаан байна энэ. Энд ягаан байгаа. Одоо ингээд ягаанаа хураагаал. одоо ягаан Тэгээд одоо хамгийн сүүлд өвлийн хасаад ягаар энийг хураач. А энийг хоороо хамгийн Одоо сүлдээ. өдөрөө шав шаргал ягаан байна. Аа. Одоо энэс л болохгүй өөр аянда ингээд шав шаргал. Тэг өөрөө унах уу? Өөр унахгүй устдаад болохгүй шүү дээ. Сэгсэрчл унгаа. Сэгсэжл унгана. Энэ манай бир байсан, ихтэй манай дүү байна. Ингээд ахтуусаар юу байж байгаа. Бороо орж ийна гэдэг шиг. Ястаа гоё юм байна. Шат гаргаж яагаад За тэр бэр хингэлээ. Таныг нэр химлээ. оюун чим. Оюун чимэг. За хааны үүдгүү та. Би Улаанбаатарт амьдардаг. За Улаанбаатар нутгийн өнгөч. За. Энд нөгөө манай энэ нөхрийн аав ээж нь залуу наснаас эхэлж энэ альмыг тарьж ургуулж исэн. Тэгээ нөгөө үр хүүхд биднүүд нь өвлж аваа тэгээд Та тэгээс ийм айл юм болчтой. Онширтай. Жон тооцоо моцоо байсан гайгүй. энэ сайхан юм аа л одоо хураач авах гал тэндээс ажил төрлөө зохицуулаад ирж байгаа шүү дээ. Дараа хөвчлөх. Нэг л ийм бод 1500 төгрөг байсан юм байна тий. Тэгэж хөвчилж авчихсан. Нэг хүнд 3 наа. Нэг 3 тэ худалч авчихсан. Тэгээ бусдыг худалж авсан юм уу? Тий тэгээд нэг уусуудаас 4500-аар ингээд 3 модыг худалдаад авсаар байгаа ингээд явчихгүй. Нэг мод 1550 байсан. Ирээдүйдээс ч мундаг хөрөнгө оруулалт гэж тий. Гал зөв миний л хийчихсэн да би лавр хөвдөө нэрээ. Тийм үү. Та хичнээн мод худалж авсан. Би яг 100 авсан. 100 авсан. Асал тэр үеийн хүн гэсэн. Тэгээд одоо миний хүүхэд байна. Хамгийн том манай 3 хүүхэд 3-аа тусдаа гарцсан. Тэгээд хүүхдүүдтэй ингээд модоо ингээд өвчлөөл юм. За одоо би үзүүлье. За Одоо яг жинхнээс үзүүлье. Энийг түгшээ шүү. За түшээрээ. За хаяга унгаа бол ахна өрөөсөн гар жоохон няа. За. За говьд ирдсэн цагийн алим хураах гэж байна. Цаг байхгүй. За одоо ингээд зулгаачих юм те. За би нэг жоохон цагаан аль соноош юм болно даа. Аа. Эндээс тэгэхгүй шударчих гад шүү дээ. Яг тэтэд юм шинээс марий. Өдөөхнээс нь. Өдөх. Сууртаа эндээс. Би явчих гээд байна наад ирж. За тэгээ нэг. За унда. Толгоогоо. За сэгсэр. Ингэж авсан да. За. Гоё юм аа. Гонч. Баярлалаа. Алим сэгсрээд тэгээд тэрийг түүж аавна гэхээр яри гоё юм аа. Ингэж явчихсан болов. За танах ч одоо компани байна уу? Хувь хувьд. Тэгээ одоо энийг Улаанбаатараар борлуулахаар ямар шүүнээр заах вэ? Сундаад бодлоо. Аймаг маяг. Тэгээд хангалттай юу? Зах зээл. Зах зээл хамгийн эргэлттэй. Энэ нотны би яваад энэ чи брэндээр аваад ирсэн байхгүй юу? За. Автан брэндтэй юу.
энэ хамгийн гэрчилгээ авцсан. ах гэрчилгээ авсан өргөмжлөлтөөр бүгдийг авсан манаас. За. Энд ч одоо манай сумдад байдаг шүү дээ. Харин тийм юм шиг байна те. Тэндээс. Гоо энэ дэх. Яасан. За энэ одоо энэ жишээлбэл хэдэн жил болж аж алюмины дайны болох уу? Наадах 90 мод гэсэн үг байхгүй юу? Энэ хамгийн их цэцгэл нь тэгж ажил наад мод нуургана. За. Энэ 4 саат байдаг байхгүй юу? Энэ одоо энэ жил аль их модонд ургасан байна. Тэрний 90 модон гэсэн үг байхгүй юу? За. Үлээдэг. Энэ одоо иддэг үү? Иддэг үү? Идэлгүй яа. Наад үлдэн шүү. Наадах сэсрэг. Ястаа өрлөөт юм аа. Компати наадах гэж байна. Эсрэлийн юм байна да. Чи хэдэг иддэг дүүд хэлээ аль мэддэг. 11 гинэ. Зааны сэсрэг. За гараас гисэр. За. Өндөрнө сэсрэг. Юу бохоо. Би ч том бийтэй болохоор юмнаас өмнө нэхээс мэтлээ. Энийг би сэсэрсэн дээ. Сэсрэг наацсан дээр. За. Яа. Хэд гисэн байсаа. За ингээд нэрээ үнэхээр энэ говь дотор хамгийн аз жаргалтай хүмүүс та нар байна. Хамгийн гоё агаартай хамгийн гоё ажилтай байгаа. Энэ гоё үнэртэй, энэ гоё жимс. Тэг чулуун дараа бол нэр их юм хийсэн байгаа шүү дээ. Чулуун дараа хөдөлмөрийн энэ дэх юм. Баатар чулуун дараа. Энэ гоё юм бүхэн дотор. Тэгээд жимс Монгол хүнд одоо энэ тэрсм алим хураана гэдэг чинь бол Монгол хүнд баг байдгүй мэдгүй шиг юм тий. Ориг юм шүү дээ. Тэгээ энийг хураагаад. Яста байгалийн жинхэнэ ориг витамины бөмбөг баг. Энд чи цэвэр өстө бүтээгдэхүүн ямар ч тийм химийн бордоо хэрэглээг үн чи зүгээр усалгаа аюугаар ургачих. Ани гэбрэл сасаа дивссэн. Харин тий. Түрүүс дорн галаас дэвштэй сэсэрдэг байхгүй. За мундаг юм. Өстой гоё. За ингээд сурвалжлага маш гоё сурвалжлага боллоо. Говийн дунд ийм юм байна гэж өсөөсөнгөө ярьж яхад шүүс гоож байна. Идэд байгаа нь ярьж яхад шүүс гоож байна. Хайх тийм оо юм дэс. Тэ, өстой 10 шүүс гоож байна. За ийм. Ийм бэлэгтэй. Говийн гоё зэрлэг тавчаа алимтай явна гэдэг нь их сайх юм аа. Манай хоёр зурлаач үлдсэн ба. Зурлаачтаас үлдсэн. За тэгээд нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ бас баярлалаа. Бид цаа бүхэнд дараачийн бас үргэлжилсэн дугааруудыг хүргэх болно. За өнөөдөр ямар ч үсэн модон доор сэгсрээд алим одоо толгон дээрээс унаад ийм гоё мөрөөдлийн ч юм романтик юм орчныг бас үзэгч та бүхэнд өрлөө. Энд байгаа залуучуудад энд байгаа одоо тэр ихчтэй, энд байгаа өсгүүчүүд, эмэгтэйчүүд бүгдөөрэнд нь одоо их баярлалаа гэж хэлье. Азтай хувьтай хүмүүс юм. Монголд одоо бараг ганцаархнаа байгаа шиг ийм сайхан юм ийм сайхан төгөл дотор ийм сайхан агаар дунд. Тэгээд дунд нь хажуугаар нь гол урсаад эдгэр чинь бүр дутуу юм алгаа ерөөсөө. За тэгээд бүгдөө нэг өгүүлбэр хийчихээ тэхөө.